үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгахыг ярих үнцэг манай нэвтрүүлгийн хэлж дугаар үгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 80 дугаар чуулган сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингэж очсон танилцуулъя. Ноён Мегмар Дорж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, олон улсын харилцааны судлаач, доктор ийм ирхэн байна. Ирсэнд баярлалаа. За баярлалаа, бидний хүлээж авч хүрэлцэн ирсэн. Тэгээ манай өнөөдрийн зочин бол одоо яг энэ чуулганд одоо хөрөлцөх тэргүүтээ ерөнхийлөгчийн багт одоо албан ёсоор хамрагдаад судлаачдын багт нь ороод ингээд тэнд өөрөө тэр үйл явдалд нь оролцоод ирсэн ийм хүн байгаамаа. Тэгэхээр одоо энэ хүн бол энэ чуулганы талаар одоо анхны их сурвалж бол аргагүй муу юм аа гэж ингэж бодож өөрийн энэ нэвтрүүлэгтээ орсон юм аа. За тэгээ хоёулаа ер нь бол энэ жил энэ Нүүбмэн байгуулагдаад 80 жил болж байгаа юм байна. 45 он байгуулагдсан тийм ээ. Тэгээд хоёулаа таны мэдхийн асуудлаас эхлэе гэж бодлоо. Энэ байгууллагыг анх яагаад 80 жилийн өмнө байгуулах болов? Одоо энэ дэлхийн өндөрлөгтөн энэ байгууллагын анхны одоо чиг, зорилго, үүрэг ямар байсан? За тэрнээс хойш ер нь одоо энэ чиг хандлага юмд нь өөрчлөлт орж ирсэн үү гэсэн ийм асуултаас эхлэе. Зөв. Тэгэхээр Нэгдсэн үндэсний байгууллага энэ жил 80 дахь жилийнхаа өтөө золгож байна. Нэгдсэн үндэсний байгууллага 1945 оны 10 сарын 25-нд байгуулагдсан гэж албан ёсоор тооцогддог. Гэхдээ нэг юмыг бас үзэгчдэд сонирхолтой байх болов. Нүүб байгуулагдсан энэ олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалагчийн үүргийн нийт хүн төрөлхтнийг хамарсан, нийт улсуудыг хамарсан ийм олон улсын байгууллага анхдагч байгууллага байсан үг бол бас үгүй. Дэлхийн 1-р дайн гэж 1914-өөс 18 онд болсон дайны дараа Парисын ихэнх хурал Парис хотноо хуралдаж тэндээс Версалийн гэрээнд 40 гаруй улс гарын хэсэг зурж тэр улсууд үндэснүүдийн холбоо хэмээх олон улсын хамтын нийгэмлэгийн олон улсын их тайван аюулгүй байдлын байгууллага байгуулсан байдаг. Энэ байгууллага бол Женев төвтэй байсан. За Женев төвтэй байрлаж анхдагч нь одоогоор аюулгүй зөвлөл гэдэг нэртэй 5 гишүүн улсын тим формат нь тэнд зөвлөл нэртэйгээр байсан. Тэнд ямар улсууд байсан гэхээр Америкийн нэгдсэн улс, Британи, Франц, Итали, Япон байхаар төлөвлөд Америкийн нэгдсэн улс Версалийн гэрээгээс хоёрхан батлаагүй учраас Англи, Франц, Япон, Итали гэсэн байнгын 4 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулжсэн байт. Ингээд энэ байгууллагын үндсэн зорилго нь бол түрүү хэлсэн их тайван дахиж яаж дайнгаар орохгүй байх вэ? Олон улсын хамтын одоо нийгэмлэгийг аюулгүй байдлын орчныг хэрхэн бүрдүүлэх үү гэдэг зорилго чиглэлтэй байжгаад 1930-аад оноос Итали, Японы цэргийн түрэмгийллийн үйл ажиллагаа явуулж гисэнтэй холбогдвол энэ хоёр улсын үндэснүүдийн холбооноос зөвлөлөөс гарсан байт. Ингээд Англи, Франц гэсэн хоёрхан гишүүн төвлөдөд. За ингээд 1939 оны 9 сарын 1-нд та бүхэн мэдж байгаа 2 дугаар дай эхэлсэн. За ингээд үндэснүүдийн холбоо үйл ажиллагаагаа ерөнхийдөө бол де факто явуулж чадхаа болж үзсэн. За ингээд 1942 оны 1 сард Атлантын тунхаг гэгч тунхагийг Англи болон Америкийн одоо төрийн тэргүүд тухайлбал Франклин Рузвельт, Уинстон Черчилль тунхаглаж эндээс Нэгдсэн үндэсний үзэл санааг анх гаргасан байт. Өөрөөр хэлбэл үндэснүүдийн холбоо үйл ажиллагаа зогсоочлаа шүү дээ. Тэгээ 1943 оны 11 сарын 28-наас 12 сарын 1-нд Тегеранд болсон олон улсын хурлаас Сталин, Рузвельт, Черчилль 3 Нүүбийг байгуулах тухай зарчмын санал дээр нэгдэж байгаа. За ингээд 1945 оны 4 сараас 6 сарын 28-нд Сан Францискогийн баг хурал хуралдаж тухайн 50 улс, сүүлд нь Польш ороо 51 улс Нэгдсэн үндэсний байгууллагыг 4 гаруй хэсэг зурж Нүүб хэмээх энэ олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалдаг том жижиг улсын тэгш хэрхийг хангадаг бүхий л одоо энэ олон улсын харилцаанд оролцогч хэмээн тооцогдож байгаа улсуудын тийм ээ хил хязгаарын алдшгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тийм ээ, тусгаар тогтнолыг баталгаажуулах зорилготой ийм байгуулагдаад 10 сарын 25-ныг бол Нүүбийн байгуулагдсан өдөр гэж тооцдог. За тэрнээс хойш бол ерөнхий ассамблеийн чуулган гэдэг энэ Нүүбийн системийн одоо гол байгууллага болох шийдвэр гаргагч гол байгууллага
хуралдаж 80 дахь жилтэйг ингээд золгоцсон байна л да. Нэг чухал ойн жил болж өнгөрч байна гэсэн. Энэ ерөнхий ассамблей чинь жил болгоо хуралдсан юм билээ те. Жил болгоо хуралдана. Ерөнхий ассамблейн чуулган ерөнхийдөө жил тойроод хуралдаад явж байгаа. Нөгөө төрийн тэргүүнүүдийн чуулган уулзалт бол 9 сарын 3 дахь 7 хоногийн 2 дахь өдөр эхэлдэг. Энд бол одоо гишүүн улсуудын төр засгийн тэргүүнүүд оролцож илтгэлээ тавьж өөрсдийнхөө байр суурийг тухайн жилийн одоо улсын харилцаанд өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан улс улсын байр суурийг илэрхийлсэн илтгэлүүдийг тавьдаг гэж байна. За энэний одоо дүрм за та зорилгыг нь хэлжлээ. Дүрм нь юу вэ? Тийм ээ, энийг одоо дүрмийн хүлээн зөвшөөрсөн улсууд л энд одоо нэгдэн штэ, тийм ээ. Яг зөв. Тий, тэгэхээр энэ дүрм маань одоо энэ 80 жилийн хугацаанд ер нь өөрчлөгдсөн юм байна уу гэсэн юм. Нэгдсэн улсны байгууллагын дүрмд бол айхтар өөрчлөлт ороогүй. Анхнаасаа. Нүүбийн дүрм бол одоо энэ нийт хүн төрөлхтний үндсэн хууль гэдээ ойлгож байна. Монгол улсын хувьд бол энэ суур одоо хууль нь байж штэ, тийм ээ. Суур хууль нь үндсэн хууль. Тэгээд дараагийн хуулиуд дагалдаад байж байгаа. Тэрнтэй адилхан нэгдсэн улсны байгууллагын дүрм хэмээх энэ баримтчиг бол ерөөсөө олон улсын энэ хамтын нийгэмлэгийн гол амин зүрхний. Энийг дагсан олон тогтоолын төсөл хууль тогтоомж дүрм журмууд бол шинжлэхтэн гарсан юмнууд толцондоо бий. За. Ингээд би ингэж сонссон шүү. Тэр үнэн эсхийг би мэдэхгүй би танаас сууж байна. Энэ нүүбэд эсхийн тулд энэ нөгөө хүний эрхийн тунхаг гэж байдаг. Энийг одоо тэр улсын дагаж мөрднөө гэж одоо амлалт авч иж энэ юунд элсдэгэ гэж. Яг үндсэн одоо гишүүнээр элсэж байгаа улсын хувьд бол нэгдсэн улсны байгууллагын дүрмийг сойрхон батлна. Тэгжээж одоо нэг эрх барихтэй байгууллагаараа ч тийм парламентараа сойрхон батлна. 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглах хэмээх баримтчгийг бол мөн л бас нүүбийн гишүүн улсууд сойрхон батлсан байгаа. Түүнийг одоо ер нь бол нэгдсэн улсны байгууллагаас гарч байгаа дүрм журм зарим нэг нь бол заавал биелэгдэх шинжтэй, зарим нь бол одоо сайн дурын тэмчигчтэй байдаг. Нүүб бол өөрөө засгийн газраас дээгүр байгууллага бас биш. Сайн дурын үндсэн дээр бий болсон засгийн газар хоорондын олон улсын байгууллага. Үндсэн зорилгын та бид нар яриад байна шүү дээ. Үйл ажиллагааны чиглэл нь бол анх бол олон улсын харилцаанд их тайван тогтоо хаяг хэлэлцэх хамгаалах чиглэлээр байсан бол сүүлдээ эдийн засгийн нийгмийн зөвлөл байгуулагдаад, бас хэмжээний зөвлөл байгуулагдаад тийм ээ. Олон улсын нөгөө төрөлцсөн байгууллагууд байна. Олон улсын валютын сан, дэлхийн банк сан, одоо дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт төрөл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нүүбийн дор үйл ажиллагаа явуулдаг. Одоо жишээл бид бол хамгийн сайн мэдэх байгууллагууд ЮНЕСКО байж чинь тийм ээ. Ковид гарсан үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж мэдчихсэн тийм ээ. Энэ болгон чинь бол нүүбийн дор үйл ажиллагаа явуулдаг ийм төрөлцсөн байгууллагууд. Энэ байгууллагуудад зарим жишээлбэл нүүбд гишүүн мөртлөө зарим байгууллагад нь гишүүн эсээгүй тохиолдол байна. Одоо бид нар мэдээж нөгөө Америкийн нэгдсэн улсад Дональд Трамп гарч ирснээр нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн улс шүү дээ. Тэгсэн мөртлөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан, ЮНЕСКО-гоос гарсан жоох шиг тийм үү? Гэтэл Палестин бол нэгдсэн улсны байгууллагад гишүүнээр элсэх гээд явж байгаа ийм улс. Энэ жил бол Палестины гишүүнчлийн асуудал бол энэ жилийн ерөнхий ассамблейн чуулганы бас нэлээд том анхаарал татсан асуудал боллоо шүү дээ. Тэгсэн тэгээд Нөгөө яг мэдээж нөгөө гишүүн эсвэл процесс өөрөө бас их адармаатай. Тэрийг би товчхон яриад гэх юм бол сонирхолтой байх. Палестин бол ЮНЕСКОгийн гишүүн. Гэтэ нүүбийн гишүүн бол биш. Ер нь 1961 онд 10 сарын 27-нд Монгол улс бүгд найрамд тухайн бүгд найрамд Монгол ард улс бол нэгдсэн улсны байгууллагад 5-6 өргөдөл өгж 46 оноос хойш тийм ээ өгж удаа өгж 61 онд илсэн түүхтэй. Бид нар энэ улс байгууллагад ер нь ямар учраас эсгээд ингээд зүтгээд байсан гэдгийг хоёул хожим ярих баг. Тэгэхээр 1961 онд илсэн юм л явц. Тэгэхээр нүүбд гишүүнээр илсхийн тулд өргөдөл гаргахч, хүсэлт гаргахч улс ямар шалгууруудыг давдаг вэхээр эхлээд нэгдсэн улсны байгууллагын системийн нэг хэдэн байгууллага байгаа. Ерөнхий ассамблейн чуулган шийдвэр гаргадаг гол механизм. Дараагийн гол механизм бол аюулгүй зөвлөл. Тэр аюулгүй зөвлөл нь 5 байнгын 10 байнгын бус гишүүнтэй 10 байнгын бус гишүүн 4 жилийн ротацаар 2 жилээр дэлхийн улс төрийн газар зүйн төлөөллийг одоо төлөөлж байгуулагддаг. За тэгээд олон улсын шүүх дэлхийн насрамжийн зөвлөл ерөнхий нарийн бичгийн дарганы газар гэх мэт ийм системийн байгууллагад түрүү хэлсэн төрөлцсөн байгууллагууд гэдэг байна. Тэгэхээр гишүүнээр эсэж байгаа улс аюулгүй зөвлөлийн 15 гишүүний өмнөлхөө олох буюу 9 гишүүний саналыг авч хийсэх боломжтой. Гэхдээ энд нэг асуудал чухал асуудал юу гэхээр аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний саналынд орсон байх. Тавлангийн авах хэрэгтэй. Тэгэхээр бид бол 61 онд
тодорхой шалгуурыг хангаад ер нь бол тэр жилийн санал хураалтан дээр аюулгүй зөвлөл дээр гаргасан саналын үндэс нь бол юу гэсэн энэ жил өргөдлөгж байгаа улсуудыг консенсусаар дэмжиж ерөнхий ассамблеийн чуулган дээр нэгдсэн чуулган дээр шийдье гэдэг. Тэр нь аюулгүй зөвлөлөөс дэмжигчвэл нэгдсэн чуулган руу орж. Одоо бид нар бол парламент дээр манай улсын хурл дээр байнгын орон гэдэг байгаа шүү дээ. Байнгын орон дээр дэмжигч юм бол нэгдсэн чуулганд орж хилцдэг шиг тэнд аюулгүй зөвлөл дээр дэмжигч юм бол ерөнхий ассамбле руу орж дэмжигддэг түүхт. Монгол улсын хувьд бол консенсусаар дэмжигдээд тэр жил өргөдлөгжсөн улсууд за тэгээд нэгдсэн чуулган дээр ороод та бидний мэдэх нөгөө нийтийн ерөнхий сайд жохирлол нэрүүгийн алдартай үг байгаа шүү тийм ээ. Нийт хүндрэлтний түүхэнд ийм их том улмөр үлдээс ард түмэн нийт хүндрэлтний хамтын нэгэмлэгийн гадна байж боломгүй та бүхэн Монгол улсыг дэмжиж өгөөч гэдэг. Ингээд Монгол улс дэмжигдэж тэр чинь бас ерөнхий ассамбле дээр үнэлэхөө олохоор дэмжигдэх ёстой шүү. 100 гишүүн байлаа гэхэд ядаж 66 дэмжих ёстой бол. Тэгээд бид бол дэмжигдэж нүүбийн 101 гишүүн болсон төвхтэй. Ингэснээр нөгөө тусгаар тогтнолын төлөөх 1911 оноос ихсэн хөдөлгөөн маань 50 жилийн дараа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо гайхалтай түүхэлтэй. Тэгэхээр нүүб бол өөрөө маш их учрал холбогдолтой юм байгууллага. Тэгэхээр аюулгүй зөвлөлийн 5 гишүүний нэг Америкийн нэгдсэн улс Палестиныг дэмжихгүй байна. Тэгэхээр Палестин тэрийг давтчихлаа. Бүгд найрамд Хятад улс дэмжиж байна. Орос Японы улс дэмжиж байна. Франц энэ жил дэмжих хэлжлээ. Британи дэмжиж байна. Аюулгүй зөвлөлийн. За аюулгүй зөвлөлийн бус Канада, Австрали бус ерөнхийдөө өрнийн гэж үзэж байгаа улсууд бол Палестиныг дэмжснээ энэ жил илэрхийллээ. Тэгээд энэ жил Трамп үгэндээ бол энэ Палестиныг дэмжсэн улсууд бол Хамасыг дэмжигч улсууд юм хантар гэсэн үгийг бас үгэндээ хэлж байгаа хэдэн лээ. Тий би тэр Монгол улсын энэ талаар нэг надад зүгээр миний өөрийн нэг тийм эргэлзээ байдгийн. Тэр юу гэхээр бид нар энэ нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглалыг одоо хөлийн зөвшөөрлөөгөө тэнд илсэн мөртрөө яг тэр үед бид нар социализмд байсан. Тэр үед хүний эрх бол Монгол улсад одоо маш хэцүү байсан шүү дээ. Хамгийн наацхан л одоо бид нар нөгөө дуртай газараа амьдрын энтер гэсэн тэрийг бол биелүүлж чаддгүй байсан шүү дээ. Одоо энэ чинь төрийн томилтоор ч юм уу улсын томилтоор тэгэж одоо социалист систем тийм байхад одоо биднээсийг одоо яагаад илсүүлсэн юм бол дараа нь тэр мэрийг хандгуун болов гэж зөвөр би дотроо тэгж бодож байна. Тийм 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхлыг Монгол улс саяхан батлаад тэгээд одоо өөрөөр хэлбэл нэгдсэн улсны байгууллагад гишүүн хэлснээр хүний эрхийн түгээмэл тунхлыг ч бид нар бас давхар саяхан батлаа явсан. Гэхдээ ер нь түрүүн хэлсэн нэгдсэн улсны байгууллагын хууль тогтоомж заавар дүрм тогтоолын төслүүд бол зарим тохиолдолд бас зөрчигдөх тохиолдол байна. Ер нь нэг тийм тоо байдаг шүү дээ. Нүүбийн дүрмийг зөрчсөн улсуудын хамгийн топ 2 нь Америкийн нэгдсэн улс, Зөвлөлт бот улс, Орос улсын улсыг оруулаад хоёулаа даруй 2400-500 удаа зөрчигдсөн байдаг. Тэгээд уг нь бол нэгдсэн улсны байгууллагын дүрм дээр ийм заалт байдیں۔ Нүүбийн дүрмийг удаа дараа зөрчсөн улсыг нэгдсэн улсны байгууллагын гишүүнчлээс хасах хүртэл аргамжаа. За мөн санал өгөх эрхийг нь төтгөлзүүлнэ гэсэн заалтууд байдаг. Гэхдээ тэр нь бол бас яг нөгөө их гүрнүүд дээр бол нэг хайхтар хэрэгждэг. Зүгээр зарим жижиг улсуудын хувьд бол одоо хаашилтан дотор хэлж л да баг саг дүрм зөрчихэд бол одоо тэгээд нүдэ анаад өнгөрөх юмнууд бол олон улсын нүүбийн практик дээр бол гарч л байдаг л доо. Тэр хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг юм чинь монголчууд бид нар чинь бол 90 оноос хойш л олж үзсэн шүү дээ. Тэгсэн тэн дээр чинь жагсаан цуглаан хийх хэрэгтэй гэж байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юу ч үлээ тэгээд дуртай газараа одоо эх орноор дуртай зорчиж дуртай газар очиж амьдрах хэрэгтэй, гадаад дотоодод гарах хэрэгтэй, шашин шүлхэх, тэг арьс өнгөрнөөс хүйс ядуурлан гадуурхт байх гэдэг тэр нөгөө нэгдсэн улсны байгууллагын буюу нийт хүн төрөлхтний нөгөө либерал үндэслэл, арчлын үндэслэлийн суурь болсон нөгөө хүний эрхийн тэгшэрхийн зарчмууд бүгд тэнд тусгацсан байна шүү дээ. Энэ бол Франклин Рузвельт ихнэр Элеонора Рузвельт энэ ажлын хэсгийг ахлаад 1948 онд энийг нүүдээр батлуулаад явжсэн түүхтэй. Тий. Аюу мундаг. Тэгээд тэр болгоны Монгол улс зөрчигдөд байхад тэр 61 оноос хойш бид яаж энд нь байгаад байсан бол доо гэ би дараа нь бүр 90 онд мэдчээ тэгж бодож ирсэн байхгүй. Одоо жишээлбэл нөгөө өмнөд төрш маань төвдийн асуудал ч гэдэм шинжээ уурын асуудлаас байнга шийдэг аюу үрддэг тийм. За тэгээд жижиг багсаг энэ төвдийн нэгдсэн улсны байгууллага одоо хойд солонгос ч гэдэм үү. За бүр багуудыг ярил л да тийм ээ. Хүний эрхийн асуудалтай. За Венесуэлч гэдэг юм уу тийм. Асуудлууд их л байдаг л да тийм. Тийм байна. Тэгээд тэр болгоноос тэгээ нэг хасчаад тэгэл байж л байд юм байна да тийм. За тэгээд
хасах хэсэх асуудлыг бас нөв дангаараа шийдэхгүй нөгөө нэгдсэн улсын байгууллагын гишүүн улсууд өөрсдөө шийдэх учраас тэр өөрөө их төвөгтэй л дөө. Процесс нь өөрөө их төвөгтэй. За Монгол улс маань тэгээ ингээд 61 оноос ч одоо хэдэн жил болж байгаа юм? 64 жил болж байна. 64 жил болж байна. За энэ хоорондох одоо Монгол улс ба Нүбийн хоорондын хамтын ажиллагаа бид нар яаж одоо тэр Нүбийн хамтын ажиллагаанд яаж оролцдгийг, ямар хэлбэрээр оролцдгийг, тийм ээ, тэр нь одоо бидэнд ямар ач холбогдол байдгийг Монгол улсад, тийм ээ. Ер нь нэгдсэн улсны байгууллагын гишүүн болсноороо улс орнууд ямар одоо үр шимийг хүртдэг вэ гэдэг. Ялангуяа жижиг баг буурай улсуудын хувьд энэ өөрөө тусгаар тогтнолын хамгийн том баталгаа. Олон улсын эрхцэн хүрээнд тэр нөгөө Нүбийн суур 10 зарчим байна шүү дээ, тийм ээ. Бүрэн эрхтэй байх, одоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын алт шүүнээс хүчирл хэрэглэх тухай энэ нэгдсэн улсны байгууллагын тэр зарчмын дагуу улс өөрийнхөө суверенитет тусгаар их хадгалж яадаг. Дээр нь ялангуяа Монгол мэтийн жижиг одоо ялангуяа том хоёр их бүрэнтэй хил залгаа урчж байгаа цөмийн зэсэгтэй, тийм ээ. Энэ улсын хувьд далаад гарцгүй энэ улсын хувьд бол нэгдсэн улсны байгууллагаас үйл ажиллагаа, хамтын ажиллагаагаа хэрэгжүүлснээр хожих нь ер нь их байдаг. Ер нь нэг юм байдаг л да, улсын харилцааны судлаачид Нүбэс бол жижиг улсууд л хождог. Тэ. Том улсууд бол асар их татвар төлнө, тийм ээ. Асар их одоо юу гэдэг нь ачаа үүрнэ, инхийг сахиулах ч гэдэг юм уу, одоо юу гэдэг нь тийм ээ, одоо нөгөө асрамжийн зөвлөлгээд нэг зөв байдаг. Тэр бол нөгөө шинээр тусгаар тогтнож байгаа дөнгөж одоо тусгаар тогтнолоо олж чадж байгаа улсыг асрамжиндаа авдаг байнгын 5 одоо улсууд тэр нар чинь мөнгө санхүүгээ гаргаж тэднийг юм. Өнөөдөр одоо Нүбийн төсөв ингээд аваад үзэх юм бол Америкийн нэгдсэн улс хамгийн том төсөв гэж. Хоёрт нь Хятад байж байна. Гуравт нь Япон байна. Японы хувьд бол Нүбийн шинжилгээ асуудал энэ жил нэлээд ярьлаа. Аюулгүй зөвлөлийн 5 гишүүнийг 7 болгох, 9 болгох, газар зүйн төлөөллүүдийг нэлээд оруулах, тэнд нь мэдээж сонирхолтой байгаа улсуудын хувьд бол Азиас Япон байна. Европоос Герман их сонирхож байна. Азиас дээр нь мөн Энэтхэг их сонирхож байна. Өмнөд Америкаас Бразил сонирхож байна. Бангийн одоо гишүүн болох. Өмнөд Африкийн ерөнхийлөгч үгийг би сонссон. Өмнөд Африкийн бүгд амт улсын ерөнхийлөгч бол одоо аюулгүй зөвлөлийн байнгын гишүүнд ерөөсөө Африкийн төлөөлөл алгаа. Азиас байна, Европоос байна, Америкаас байна. Тэгвэл Африкийн төлөөллийг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Өмнөд Африкийн бүгд амт улс бас сонирхолтой байнаас гэсэн үг. Тэгэхээр аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болох асуудал дээр Япон бол хамгийн олон удаа аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүн болсон байдیں۔ Тэр ирээч Япон нэлээх санхүүжилтийг бас өгдөг. Ер нь нөмрийг хандсан тийм үйл ажиллагаанд явуулдаг. Монгол улсын хувьд нэгдсэн улсны байгууллагатай 61 онд нийлснээс хойш Нүбийн дүрм одоо гарч байгаа тогтоол шийдвэрийг дагаж мөрдөөд өөрсдөө бас тогтоолын төслүүдийг өргөн бариад та бид нар хамгийн сайн мэддэг төсөл бол 70-аад онд гарсан бичиг үсэхгүй тийм явдлыг халах тухай нэгдсэн улсны байгууллагын жилийг монголчууд санаачилж гаргасан байдаг, тийм ээ. За сүүлийн үед бол одоо энэ хөдөөгийн одоо эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрлөгч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай гэдэг хамгийн сүүлийн том жишээ бол дэлхийн адууны өдөр Монгол улсын санаачлагаар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан. Энэ санаачлагаар 25 оны 3 сард энэ 79 дугаар чуулганы үед Нүбийн ерөнхий ассамблеид олонхон дэмжиж хамгийн гол нь адууны өдрийг хизээ тэмдэглэхээр болж байгаа нөхөр 7 сарын 11-ний өдөр дэлхийн нийтээр наадмын өдөр тийм. Манай наадмын өдрөө дэлхийн нийт Монгол адууны одоо өдрийг тэмдэглэхээр болсон байх жишээтэй. Гэх мэтлэн олон зүйлүүдийг бол бид нар яадаг. Гэхдээ Монгол улсын хувьд онцлог хэд хэдэн бид нар зөвхөн хүртээд идэм биш. Нүбд бас өөрийнхөө одоо хувь нэмрийг оруулдаг. Тэр бол 2002 оноос эхэлсэн. 99 онд нэгдсэн улсны байгууллагатай Монгол улс харилцаа ойлголцсны санамж их зураад инхийг сахиулах ажиллагаанд бид нар оролцож ирсэн. Тэгээ 2002 оноос хойш өнөөдөр 23 жил инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохдоо нийтдээ 23 мянган одоо манай цэрэг дайчид бол дэлхийн халуун бүсүүдэд очиж инхийг сахиулах тийм ээ. Энэ цэнхэр дуулгатны үргийг бол амжилттай гүйцэтгэж Монгол цэргийг одоо дэлхийн одоо дайнаа дуурсгаж Монгол цэргүүдийн чадварыг бол харуулж Монгол улсын нэр хүндийг бас их өндөрт өргөж байгаа юм байна. За бас дараагийн нэг юм асуудал бол гендерийн тэгш эрхийн асуудал дээр бол монголчууд бас их том хувь оруулж байгаа. Нүбийн чинь үндсэн зорилго нэг хүний эрхийн асуудал байгаа шүү дээ. Энэ жил Нүбийн ерөнхий ассамблеийн чуулганы үрээ бол хамттай хүчтэй 80 инх тайван хөгжил цэцгэл хүний эрхийн төлөөх гэсэн ийм уран дээр явсан. Инх тайван өнөөдөр олон улсын харилцаанд инх тайвны асуудал маш тулгымцсан асуудал болчиход байна. Хөгжил цэцгэлтийн асуудал байна. Нөгөө нэг доктортой хөгжлийн зорилт 2030 ч маань өнөөдөр бас
яг дүгнэлтээ харах юм бол 17% явж ин дэлхийн нийтээр. Дээр нь хүний эрхийн асуудал нэлээд хүнд байна. Гендерийн тэгшэрхийн асуудал. Энэ дээр монголчууд бол өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж чинь гендерийн асуудал дээр, инхийг сахиулах асуудал дээр, цөмийн зэвсэггүй бүс асуудал дээр. За тэгээ уур амьсгалын өөрчлөлтөөр бид нар бас тэр бомбод хөтөлбөрөө санаачлаад ингээд явж байгаа гэж жишээ. Тэгэхээр бид бол нүүбээс тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа гаргуулж байгаа зэрэгцээ нүүбэд бас өөрийнхөө хувь нэмрийг өөрийнхөө төвшнөөс агтсан гэж хэлж болно. Том хувь нэмрийг оруулаад явж байгаа юм ус. Тий. Тэгээд нөгөө анхны зорилго маань одоо инх тайвныг сахиулах, тайван байлдаан гаргахгүй байх зорилготой байсан. Боловч сүүлийн үед одоо энэ тентгүү дайн гардаг боллоо. Нүүб маань одоо энийг зогсоож чадахгүй байна. Энэ Трамп ерөнхийлөгч яг ийм үг хэлсэн байлээ шүү дээ, тийм ээ. Одоо энэ анхны зорилгоо биелүүлж чадхаа байсан нүүб гэдэг байгууллагч одоо энэ төр гэсэн тийм үг хэлсэн байлээ. Тэгээд энэ дээр одоо юу гэж хариулж явах юм? Одоо нүүбийн жишээлбэл дарга юм уу одоо юм байдгийг. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий найрамдагч нар Антонио Гутерришийн санаачлага нүүб 80 гэдэг. Тэгээд тэр нь нөгөө нүүбийг илүү идэвхтэй болгох, илүү үр дүнтэй болгох, нүүбийн төсөв угаасаа 20-30% багасж байна. Улс орнууд одоо өгдөг мөнгө нь багасж байна. Нүүбийг бас зарим нэг их гүрнүүд тухайлбал Америк нэгдсэн улсны шаардлагатай байгуулга бас мөн үгүй юу. Өөрөө эн чинь нөгөө олон улсын их тайван аюулгүй байдал зэрэг дангүй байх үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна тийм ээ. Өөрсгөлийн ядуурл, гуйж хүний эрхийн асуудал, хөгжил цэцгэлтийн асуудал дээр эн чинь нөгөө өөрөө үндсэн үргээ гүйцэтгэхэд нэлээд зовлонтой болчиход байна. Ингээд 80 жил гэдэг бол хүний насаар бол яг нэг хүний бүтэн нас шууд эргээд одоо ингээд энэ жил нэлээд дүгнэлт хийж байна. Тэгэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үгнээс нэлээд их ингэж тодоор, чангаар тийм ээ дулдж ирсэн зүйл бол Орос Украины дайны асуудал. Ойролт орнуудын хямралын асуудал. Тийм ээ. Орос Украины дайны асуудал дээр нэлээд олон шүүмжүүд ихэлсэн. Мэдээж Оросын эсрэг одоо үйл ажиллагаа явуулж байгаа барууны улсууд өөрсдөө тэр нефт, газын бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад санхүүжилтийн нэгээд байна. Дээр нь хятад энэтхэг хоёрыг бол нэр зааж зохиж хэлсэн. Дээр нь нэгдсэн улсны байгууллага өөрөө ерөнхийдөө юм өөргөө үүсгэж чадахгүй байна гэдгийгс үнэлсэн. НАТО шүүмжилсэн, Европын холбоог шүүмжилсэн. Ойролт орнуудын асуудал дээр ч гэсэн тийм ээ. Ер нь Палестиныг дэмжиж байгаа нь өөрөө эн чинь ойролт орнуудын бүс нутгийн мөргөлдөнтэй байлгах нь тэр зам руу яваад байна гэсэн. Тэр нөгөө хоёр улсын шийдэл байгаа шүү дээ. Израиль, Палестин гэсэн хоёр улс байх гэдэг. Тэн дээр бол Трампын байр суурь, Америкийн байр суурь бол Израилийн талд хатуу зогсож байгаа. Тэгэхээр нүүб гэдэг байгууллага ингээд 80 жилийг өнгөрөөгөөд эргээд явсан замаа туулсан энэ замлаа эргээд харсан чинь тодорхой амжилтуудыг гаргачих тийм ээ. Анх эн чинь 50 гишүүнтэй, 51 гишүүнтэй эсвэл өнөөдөр 194 гишүүнтэй болчихж олон улсын их тайван аюулгүй байдлын төлөөр нэлээд олон арга хэмжээний тогтоолын төслүүд батлаад олон газар инхийг сахиулах, инхийг зохицлох, инхийг бүтээн байгуулах ажиллагаа явуулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд юм уу, ЮНЕСКО гэдэг юм уу энэ салбар байгууллагуудаараа дамжуулаад маш олон улсад хөрөнгө оруулалт хийгээд хөгжил цэцгэлтэн зориулаад олон үйл ажиллагааг зохион байгуулад явуулсан байна. Гэхдээ нөгөө үндсэн анхдагч үүрэг болмоо их тайван дайнгүй байх гэдэг юм маань өөрөө эргээд бас зовлонтой байна л да. Тэр нь олон улсын харилцаанд онлын судал дээр либерал бол реалист онлогч хоёр хонол байдаг. Реалистууд бол нөвтэй нөвгүй дайн гарна. Нөв бол дайныг зогсоох тийм механизм байж чадахгүй. Яг тэгвэл улсын хувьд гадаад бодлогоо явуулахад нөвийн эрх ашиг бодох уу, өөрийн эрх ашиг бодох уу гэдэг хоёр сонголтон дээр тухайн улс үндэснийхээ ашиг сонирхлыг бодно. А либералууд юу гэж үздэг вэ гэхээр дайнгүй хэдүүлээ амьдарч болно. Олон улсын эрх зүйн хэмжээ, суртахууны замаар нэгдсэн үндэсний байгууллага хэмээх энэ олон талын хамтын ажиллагааны механизмын хүрээнд асуудлыг дипломат яриа хэлцээрийн замаар олон улсын эрхцүүд нийцүүлж явуулахаа бас бид нар дайнгүй орчиж болно. Энэ үзэл санаа бол нэлээд эртний үзэл санаа л да. Кантийн Германы философч анх космополитаны юм том олон улсын байгууллага байгуулах тухай, дараа нь Теодор Рузвельтийн нэг юм байгуулах тухай, ингээд Woodrow-ийн санаанаас байгуулад Франклин Рузвельт нүүбийг байгуулад өнөөдөр явж байна. Мэдээж олон шалгууртаа тулгарч байна. Цаашдаа оршихуй асуудал зарим судлаачд бичиж байна. Тэгээд орших, эс орчих асуудал бол мэдээж санхүүжилж байгаа. Яг түүний чинь маш хэмжээний мөнгө зарж байгаа. Тэгэхээр нөгөө Гутерриш наримч дарга маань бол санхүүжилтийг хамгийн бага хэмжээнд
хамгийн их үр дүнтэйгээр үйл ажиллагаа явуулах санаачлагыг гаргачаад яваад байгаа энэ жилийн өмнө. Тэрний юу гэсэн үг? Ер нь бага зардлаар их ажил хийнэ л гэсэн үг. Их товчхондоо ярих юм бол. Өөрөөр хэлбэл нөө би чинь төсөв мөнгө хэмнэгдээд одоо багасаад ирсэн тохиолдолд аль болох бага зардлаар олон улсын их тайван аюулгүй байдлыг зохицуулахад чиглэсэн үйл ажиллагааг нэгдсэн үндэсний байгууллага өөрийнхөө хүрээнд гишүүн улсуудтай хамтран зохион байгуулах тал дээр л томоохон санаачлаг гаргаж явж байна. Энийг манай одоо хөлсөх ерөнхийлөгч гэсэн хэлтгэлдээ Гутерришийн НОБ 80 хэмээх уриалгыг бол дэмжиж байгаа илэрхийлсэн байдаг. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын хурлын дараагаар Annalena Baerbock гэж хуучин Германы гадаад харилцааны сайд байсан. Бүсгүй бодлол энэ жилийн хурлын даргаыг даргаалж байна. Тэгэхээр НОБ-ийн хурл ерөнхий ассамблеийн чуулган бол ерөнхий нэмшгийн дарга, хурлын дарга гэсэн нэг юм хоёр. Тэгээ хурлын орлогчид гэсэн ийм процесс дунд явдаг. За тэгээд тэдний өмнө энэ дээр зогсож байгаад л төр засгийн тэргүүнүүд. Энэ жил бол 150 орчим, 140 орчим төр засгийн тэргүүнд оролцсон. Яг төрийн тэргүүний төвшөнд бол 97 гэсэн баха хүмүүс үгэлсэн. За одоо яг энэ 80-р ассамблеад Монгол улсынхаа оролцоо одоо ерөнхийлөгч хөрсөх маань тэнд оролцож үг хэлсэн байлээ. Тийм ээ. Тэр үг одоо үгийнх нь одоо ерөнхий агуулгыг та нэг манай үзэгч сонирхолооч юун тухай яригдав. Дашрам дуудахад Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх 21 онд ерөнхийлөгчийн албан тушаалд одоо сонгогдсон ажилласнаас хойш жил бүрийн ерөнхий ассамблеийн чуулганы хуралд оролцож илтгэл тавьж байгаа. 21 он, 22 он, 23 он, 25 он гэдэг. Энэ жил одоо 5 дахь удаага оролцож байна. Тэрний өмнө бол элбэгдэрж ерөнхийлөгч бас их олон удаа оролцож илтгэл тавьсан байдаг. За ерөнхийлөгч хөрсөхийн энэ жилийн үгийн онцлог Батлага ерөнхийлөгчийн үед бид нар чинь нэг 3 жил бараг очиагүй юм байна шүү дээ. Тэгээ Батлага ерөнхийлөгчийн үед бол нэг л удаа өөрөөр ярьсан. Нэг удаа жил завсарласан. Тэгээ ерөнхий сайдын төвшөнд гадаад харилцааны сайдын төвшөнд оролцож байсан байдаг. Яг улс орнууд бол төрийн тэргүүний төвшөнд оролцдог, зарим нь бол ерөнхий сайдын төвшөнд оролцдог. Энэ жил жишээл төрийн тэргүүний төвшөнд 97 он очиж шүү дээ. Засгийн газрын төвшөнд бас дараагийн хүмүүсүүд. Тэгээд гадаад харилцааны сайдын төвшөнд. Тэгээд гадаад харилцааны сайд нь байхгүй бол тэнд сууж байгаа байнгын төлөөлөгчд бас үг хэлдэг. Тэгэхээр нэг үг хэлэх дараа л бас их соноо. Төрийн тэргүүнүүд эхлээд хэлнэ. Дараа нь засгийн газрын тэргүүнүүд хэлнэ. Тэгээд гадаад харилцааны сайд тэгээд энэ гурван төлөөлөл байхгүй байнгын төлөөлөгч гэдэг ингээд хурлын одоо сүүлийн үед хэлнэ. Тэгэхээр нөгөө төрийн тэргүүний төвшөнд оролцохын ач холбогдол бас нэг чухал байгаа. Үг хэлэхдээ ч тэр. За тэгээд мэдээж нөгөө сүүлийн үед биежилсэн дипломат ажиллагаа. Төрийн тэргүүнүүдийн нөгөө биежилсэн ганцаарчсан улсууд их чухал байдаг. Тэгээ өөрийн биеэр оролцоод асуудлыг нөгөө төрийн тэргүүнүүдийн төвшөнд ярилцаж тохиролцох, шийдвэх зарим зөвхөн олон талт арга хэмжээ болоод байгаа юм биш. Тэн чинь бас хоёр талд уулзалтууд маш ихээр болдог. Ерөнхийлөгчийн төвшөнд тийм ээ. Тэгээд одоо гадаад харилцааны сайдны төвшний уулзалтууд болдог. За энэ жилийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийн үндсэн гол санаа утга агуулга бол юу байваа гэж хэд хэдэн зүйл дээр одоо онцгой анхаарал ач холбогдол өгсөн. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн энэ ойн одоо энэ ойн чуулган болж байна шүү дээ. Энэ чуулганы яг энэ нөхцөлд дэлхийн их тайван аюулгүй байдалд бол маш их олон асуудлууд тулгамдаад байна. Олон улсын их тайван аюулгүй байдал одоо нэг юм тодорхой мухардалд орчлоо. Энэ үед Монгол улс ямар байр суурь илэрхийлж байна гэдэг утгатай илтгэл хэлж байгаа. Тэгээ илтгэл маань үндсэндээ 13 дугаар зуунд монголчууд дэлхийд Евразийг дамсан том гүрнийг байгуулахдаа 200 шахам жил бид нар их тайвныг зохицлон байгуулсан. Pax Mongolica. Хэдийгээр яг хөө зарим төвчид барууны болоод зарим улс төрчид Монголын эзэнт хөрний 13 дугаар зууны түүхийг бол байлдан дагуулсан, сүнүүн дээрэмдсэн, алан хятсан гэж бичдэг боловч үнэндээ Чингис хааны маань байлдан дагуулсан тэр бүтээн одоо бий болгосон Евразийг домсон улс бол хүлээгүй цагаада Алтан ордны болоод одоо Яан гүрэн гэсэн энэ улсууд бол бий болсноор Евразийг дамсан торгоны замын худалдаас хэрэгсэн. Улсуудын хоорондын харилцаа найрсаг болсон. Ялангуяа тэр хооронд олон улсын эргэцүүн анхдагч шинжүүд бий болсон. Дипломат элчүүд ямар нэгэн айцгүй бие биендээ зорчдог болсон. Тэр чинь бидний нөгөө гэрээгийн л ач холбогдол шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр үзэл санаа буюу Pax Mongolica үзэл санааг Pax Globalica үзэл санаа болгох тухай ер нь
уриалсан. Бид нар бол тийм уламжлалтаа тийм одоо түүхтэй ард юм тийм. Тийм юм хийж болдсон байна гэдэг. Тэрийг хийж болно тийм. Одоо бид ч гэсэн тийм түүхтэй тэрэнд чинь гар бие оролцох байтугай өөрөө бүтээн зохицлоожсэн их тайван түүхтэй гэх. За хоёр дахь том асуудал бол бид бол нөгөө инх тайвныг одоо захин хамгаалуулахад инхийг сахиулах ажиллагаанд оролцоод одоо 23 жил болж байна. Тэгээ 22 онд Антонио Гутерреш ерөнхий найрамдагчийн дараа 8 сард Монголд улсад одоо аль биесны ажил хийсэн. Тэр үедээ хэлсэн үгэндээ бол Монгол улс энэ дайн байлдаантай тэр ч одоо Орос Украины дайн эхэлсэн байлаа шүү дээ. Эхлээ 6 сар болсон. Дайн байлдаантай энэ хүнд цаг үед Монгол улс бол одоо инхийг эрхэмсэн энэ олон талхуурт энэ гадаад бодлогоороо инхийг сахиулах ажиллагаагаараа бол инх тайвны бэлэг тэмдэг болж байгаа улс гэж онцлон хэлсэн байт. Тэгэхээр нөгөө 22 онд ямар үйл явдлыг тохиолдуулан Гутерреш ерөнхийлөгч Монгол ирсэн гэхээр инхийг сахиулах ажиллагаанд оролцсны 20 жил цөмийн зэвсгүй статус бүсээ одоо санаачсны 30 жилийн хүрээнд манад энэ одоо аль биесны ажиллаж тэгээд Монгол улсыг инх тайвны бэлэг тэмдэг гэж тэрийг бол ерөнхийлөгч өгөнд нэлээд онцолж хэлсэн. За тэгээд гурав дахь асуудал бол гендерийн тэгшэрхийн асуудал. Нөгөө энэ жилийн чинь өөрөө инх тайван хөгжил хүний эрх байгаа шүү дээ. Хүний эрх дотор гендерийн асуудал мэдээж том байр суурь эзлэн. Энэ дээр бид бол маш том санаачлагууд гаргаж байгаа тухай. За тэгээд инхийг сахиулах ажиллагааныхаа хүрээнд жишээлбэл эмэгтэй инхийг сахиулагчдын одоо чуулган уулзалтыг 22 онд анх удаа зохион байгуулсан. Ер нь бол нийт контингент нийт инхийг сахиулагчдын тоонд бол нэг 10-аас 15% эмэгтэй инхийг сахиулагчд эзэлж байгаа. Монгол улсын хувьд бол инхийг сахиулагч эмэгтэй инхийг сахиулагчдын тоо бол хувь хэмжээ бол 16 гэсэн нэлээд өндөр тоо байна. Азадаа бол нэлээд өндөр. Ялангуяа инхийг сахиулагчдын тоогоороо бид нар дэлхийн топ 20-д багтж байгаа шүү дээ. Чадвараараач тэр хувь хэмжээгээрээч тэр. Тэгээд энэ дотор эмэгтэй инхийг сахиулагч. Одоо бид нар сайн мэдэх генерал Болор тийм ээ нүгийн инхийг сахиулах үйл ажиллагаанд одоо нэрээ дурсгасан энэ Монгол өөрөө тэнд очсон юм. Одоо тэнд нүүбд цэргийн аташаа хийж байна. Мундаг тийм одоо албан тушаал дээр ажиллаад нүүбд Монголыг төлөөлөө сууж байгаа юм өсөх байна тийм ээ. За тэгээд 23 онд гадаад харилцааны сайдын санаачлагтаар эмэгтэй гадаад харилцааны сайд нарын чуулгуулалтыг Монгол зохион байгуулсан. За тэгээд 24 онд дэлхийн эмэгтэйчүүдийн чуулгуулалтыг нүүбтэй хамтран Монгол зохион байгуулсан бол энэ жил эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулгуулалтыг Монгол зохион байгуулсан. Тэгэхээр нөгөө гендерийн тэгшэрхийн асуудал ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргалтанд оролцоог нэмэгдүүлэх тал дээр бол Монгол улс том ахис дэвш гаргаж байгаа, санаачлал гаргаж байгаа тухай итгэлдээ дурдсан. За дараагийн нэг том санаа бол энэ уур амьсгалын өөрчлөлт. Эндээс үүдэлтэй бас уучлаарай. Тэн дээр чи бас нөгөө нэг энэ Монголдо одоо нөө шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн үүрэг ороод бид нар чинь бараг 26% хүрчлээч гэлүү. Тий, одоо парламентын гишүүдийн бид ч одоо өнгөрсөн 126 гишүүнийг анх сонгохдоо бас гендерийн тэгшэрхийн асуудал дээр нэлээд акц гаргаад нөгөө сөүлжүүлэх тийм ээ одоо эмэгтэй ялангуяа нөгөө профессионал хувь тэнцвэрлэх гишүүдийн нэр дэвшиж байгаа юм бол эрэгтэй тэр одоо энэ тэгсээрээ бид нар ч бол дэлхийн 60-д ороод ирсэн. Азада 5-д багтж байгаа тийм ээ гэх мэтчлэн амжилтуудыг харуулад явж байна. Дараагийн нэг санаа бол түрүү хэлсэн уур амьсгалын өөрчлөлт. Энэ өдөр бол дэлхийн нийтийн хамгийн тулгымцсан асуудал дайн байлдаанаас гадна дэлхийн нийтийг хамлсан цар тахлаас гадна энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудал бол хүндрэлтний том толгойн өвчин болчиход байна л да. Одоо бид нар энэ жил ингээд ер нь анзаарлаа штэ. Манай энэ Сэлэнг, Төв, Булган гэсэн газар тариалангийн бүс нутагт бол гантаа жил өнгөрсөн. Бид нар энэ жил ер нь урах цахалт хаар болж байгаа шиг байна. Маш их ойн төмрүүд гарлаад бидний нөгөө хайрлан хамгаалдаг тужийн нарс ман зунжин шатлаа тийм үү. Тэгэхээр эн чинь өөрөө уур амьсгалын өөрчлөлтөд хит талтай холбоотой, хит талтаас үүдэлтэй агаарын чигшил багасантай холбоотой үйл явдлууд болж байна. Яг энэтэй уялдуулан Монгол ухаан, Монгол нүүдлийн амьдралын хэм маяг бидний өвөг дээдс байгальтайгаа хэрхэн дасан зохицож амьдарч байсан тухай монголчууд байгаль хамгаалах чиглэлээр тэр одоо уул овоо тахих Монгол ёс гэдгийг нүүбийн одоо ЮНЕСКОгийн юунд бол батлуулж чадсан. Тэгэхээр монголчууд эх жил 2026 онд сүлжилтөд тэмцэх олон улсын конвенцийн талуудын баг хурлыг 17 дугаар баг хурлыг Монгол улс зохион байгуулсан. COP17 тийм. Энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 3 COP байгаа. COP гэдэг нь Conference of Paris буюу талуудын баг хурал гэсэн үг.
нийт уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлцээр гэж бид нар мэдэн шүү дээ. Энэ COP бол одоо 30 дахь нь энэ жил Бразил зохион байгуулах гэж байна. Цөлжилтөд тэмцэх болоод нөгөө байгалийн одоо биологийн одоо ховор амьтдыг хамгаалах тухай ийм гэсэн хоёр бас COP байдаг. Тэр нь энэ эх жил Армянд, Ереванд нөгөө конференц нь болохоор манай цөлжилтөд тэмцэх энэ конференц болно. Дээр нь бэлчээрийн нүүдлийн одоо мал аж ахуйг жил гэдгийг бас 26 онд манаас хараслахаар хийхээр болсон. Тэгэхээр бид бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 21 онд бид нар чинь тэр бом модод тарьж тийм ээ нөгөө Парисын хэлцээрд авсан үүрэг амлалтаа биелүүлэх тухай тэр нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийг бууруулах, нүүрсвчлийн бууруулах чиглэлээр авж байгаа томоохон дөрвтэй арга хэмжээний нэг бол энэ ноёжуулах монголчууд бид нар нөгөө амьдралын их нус усных нь мод гэж ерөнхийдөө үгэн дээр хүртэл байж байгаа тийм. Тэгэхээр мод тарих гэдэг бол монголчуудын мөнх нийтийн үйлс өнөдөр болчиход байна. Энэ нь өөрөө монголчуудад зориулсан, Монголын сайн сайхан биш, энэ дэлхийн нийтийн сайн сайхан зориулсан ийм үйл явдал юм л да. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бид нар одоо ийм ажил хийж байгаа тухай гэсэн. Тэгэхээр Монгол улс нэг талаасаа нэгдсэн үндэсний байгууллагатай харилцан хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ бидний хувь нэмэр их байгаа. За тэгээд ялангуяа тэр түрүү өмнө хэлсэн их тайван нэг зохицлон байгуулахад Монголын сан санаачлага, урайлга одоо бид бол тийм уламжлалтай байсан тийм ээ. Дээр нь хийх хөл хөл ажиллагаа. Дээр нь цөмийн засгийн бүс гэдэг бол энэ өөрөө энэ дэлхийн нийтийн энэ цөмийн аюул занал ер нь хаяанд ирчээд байж штэ тийм. Ийм цаг үед бол бас том ийм үлгэр жишээ болж байгаа ийм одоо сан санаачлах юм да гэдэг ерхийлэгч маань онцлсон да. Тэр үгэндээ бас нэг адууны өдрөө бас дурдсан билээ. Бид нар бас санаачилж Монгол улс санаачилж энэ тогтоолыг батлуулсан юм аа. Тэрийг бас дурдсан байсан. За тэгээд энэ дээр зүгээр би нэг зарим тоог би зүгээр энэ дээр уншаад өгчээ. За Дэлхийн эдийн засгийн форум за ингэж байна. Дэлхийн эдийн засгийн форумын гендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол улс өнгөрсөн оноос 20 байраар урагшилж 65 дугаар байрт орсон бөгөөд Аз намхан талын бүс нутагт 5 дугаар байрт та энийг хэлсэн юм байна тий. Бид нар ямарсан гендерээр бол маш их урагшаа гэсэн. Гендерийн тэгшэрхийн асуудал бол хүний эрхийн асуудал дотор маш том байр суурь. Тэр нь анх хүний эрхийн үзэл санаа 18 19 дугаар зуунд тэр нэг соёлын гэрлийн философчдын дэвшүүлжсэн тэр үзэл санаа чи явсараад 19 дугаар зуунд феминист хөдөлгөөнүүд гендерийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэр хөдөлгөөн бол 19 дугаар зуунаас ихтэй явсан байдаг. Тэгээд ер нь Монгол улс бол бид нар түүхэн уламжлалаараа нүүдлийнхаа аж ахуйн хэлбэр байдлаараа бид бол гендерийн асуудал дээр нэлээд тийм түүхэн одоо юу гэдээ эмэгтэйчүүд нь нэлээд тийм давуу эрхтэй гэж хэлж болохгүй хаа л да. Нэг хэрчүүдээс дутуу бас тийм биш. Нүүдлийн байгаль одоо өөрөө нүүдлийн аж ахуйч өөрөө эмэгтэйчүүд дээр тогтож явдаг. Тийм ер нь яг үнэ. Яг тэгэхээр тэр сайл сүү одоо тараг зөөхий тэр хин боловсруулах уу тэр ерхийн аж ахуй хин авч явах вэхээр эмэгтэйчүүд авч явдаг учраас эмэгтэйчүүдийн оролцоод тэгээд ч Монголын түүхэнд бид нар ингээл мантхай цэцэн хатнаас эхлээл ингээд олон эмэгтэй шийдвэр гаргаж төр барьж ирсэн шийдвэр гаргаж ирсэн одоо цэцэн бэрийн ухаанч гэдэг юм уу тийм ээ агуу одоо хаттын түүхүүд бол их штэ тэгээд одоо 90-ад онд таавад мэдэн дээ нөгөө 90-ад онд арчсан хувьсгал гараад зах зээлийн эдийн засаг руу яваад 8 одоо ганцгийн 8 ингээл явж хахад хятад Оросын дунд бид нар одоо ганцгийн 8 ихлэ явж хахад эмэгтэйчүүд баг ихэнх нь одоо наран туул зах бол ерөнхийдөө эмэгтэйчүүдээр зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын хувьд бол зүгээр тоо гэлтгүү баримт тоо гэлтгүү уламжлал бид нар бол гендерийн хувьд бол тэгшэрхийн хувьд бол харьцангуй давуу байдал бас одоо уламжлал байгаамаа гэж. Тий. За дараагийн асуулт юу гэхээр за ингээд улсууд илтгэлээ тавьчлаа. Дараа нь одоо хилцүүлэг энэ илтгэлүүдтэй холбоотой хилцүүлэг явдаг уу те? Тий, илтгэлүүд үндсэндээ нэг юм байгаа. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий асамблеийн чуулган дээр тогтоолын төсөл өргөн бариад за тэрийг хилцүүлээд энэ процесс бол төрийн тэргүүнүүдийн хэлсэн үгний дараа байнгын төлөвчид салбар хуралдаанууд дээр тухайн тогтоолын төслөө хилцүүлээд лобби хийгээд тогтоолын төслөө батлуулаад авал сайн болно. Тэгээд ерөнхийлөгч бол энэ жилийн одоо 2005-аас 26 онд болох
ерхий ассамблеийн чуулганы энэ салбар хуралдаанууд дээр манайх ямар тогтоолын төсөл өргөн барьж байгаа гэдгийн үндсэн санааг л илтгэлдээ хэлчихэж байна. Тэр улсуудын ерөнхийдөө төрийн жил тойрол хуралдаад байж гэсэн шүү дээ. Бид нар энэ 9 сард зүгээр төрийн тэргүүнд ирээд илтгэл үнэлэлтээ тавиад 9 сард ерөнхийдөө энэ ерхий ассамблеийн чуулганы төвччдэг, дараа жилийн төсөн бүсвийг баталдаг, дэгийн асуудлыг хилцдэг, дараа жилийн одоо хурлын дарга нь хэн байхын, ерхийний эмчийн дарга сонгуул болж хэн байхын гэдэг мөрчлөө асуудлыг хилцдэг. Тэгэхээр ангийн орнуудад за тэгээд тэр салбар хуралдаанууд дээр тогтоолын төслүүд хэлцэх асуудлууд бол цаашаа үргэлжлэл явна. Одоо сая бид нар ярьж шнэ 7 сарын 11-ний дэлхийн адууны өдөр болгож баталсан тэр тогтоолын төслийг бол 25 оны 3 сарын ерхий ассамблеийн чуулганы 79 дахь чуулганаар баталсан багч шүү дээ. Тэгэхээр тэн дээр цөминсгүй статус гэдэг тэр одоо аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн баталгаа гаргасан тэр манай улсын тэр одоо санаачлагыг би тэн дээр анх одоо нэлээд ажиллаж байсан жаргал сайхны их сайхан гот би ярьж байсан. Ер нь хэцүү жижиг улсуудын хувьд тэнд тогтоолын төслөө баталгуулах том гүрнүүд бол хүчээр мөнгөөр одоо янз бүрийн замаар лобби хийжтэй тийм ээ. Тэгээ манай улсын хувьд одоо баг бүрээ улсын хувьд нөлөөлөл нь бага байгаа учраас өөрийн тогтоолын төслийг батлуулахад нэлээд төвөгтэй. Гэхдээ одоо урам мөхийг уралдуулж Монгол дипломатын арга мөхийг хэрэгжилж ийж одоо жишээлбэл тэр аюулгүй ерөнхий сайдын их сайхан гүнээ тухай ярьж байна. Өөр юм уу? Жаргал сайхны их сайхан гэж байнгын төлөөлөгчөөр сууж байсан. Одоо Монгол улсын нөөц суусан анхны байнгын төлөөлөгч жаргал сайхан гоо тэрний хүү их сайхан гэж онцгой өргөдөлчин сайд огцсон. Тэгэхээр энэ дипломатууд Монгол улсын хувьд нүүбийн дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар түүний дипломат ажилтан захиргааны хэмжээний ажилтан өөрсдийн ажилтнууд бол эрүүхээрэл чадлаараа Монголын олон талт хамтын ажиллагаанд оролцоог нэр хүндийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Мэдээж гадаад яам нь өөрөө төв дээр олон талт хамтын ажиллагааны газар гэж байна. Энэ бүх дипломатууд, ерөнхийлөгчийн намын газрын нийлж ижил энэ олон тогтоолын төслүүдийг сойрхон батлуулж штэ. Тэр чинь амархан явчихгүй л тэр 190 улсын чинь олонхын санал авах гэдэг чинь хэцүү. Ятаж нэг 130 мөчийн авах хэрэгтэй байна шүү дээ. Тий. Одоо чинь 200 шахам ус байдаг чинь 130. Тийм учраас нэг юм хүмүүс бас нэг юм сонирхоод асуугаад яах гэж бүх улстай дипломат харилцаа тогтооход идэв ингээд. Тий. Нүгдээд эсцэн бол тэгэл болоо штэ гэл тий. Тэгээ Монгол улс л ер нь өнөөдөр нүүбийн гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтсон. Бараг хамгийн сүүл ямар улстай хэлээд бид нар хамгийн сүүл одоо хамгийн ер нь бараг цөөхөн улсуудын нэг. Тэр чинь өөрөө тэр дамаа тэр дипломат харилцаа гэдэг бол улс төрийн харилцаа тогтооснороо дараагийн эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа, хүн хоорондын ухаан боловсролын гэх мэт харилцаанууд явдаг учраас тэрийг нүүб гэдэг энэ олон талтын механизм дээр нэлээд сайн хилцэж явдаг. Тэрийг тэн сууж байгаа байнгын төлөөлөгч хилцэхээс гадна ерөнхийлөгч өөрийн биеэр очихдоо гадаад харилцааны сайд бас хоёр талын улсуудыг олноор хийж явдаг. Тийм байна. Тийм. За дараагийн асуулт тэгээ ерөнхийлөгч маань одоо миний олж үзснээр за ямар ч байсан 3 удаа ийм ганцаарч суулзалт хийсэн байлээ. Нэг нь Гутерриш даргатай. Дараагийнх нь Финляндийн ерөнхийлөгчтэй, гурав дахь нь Монтенегро улсын ерөнхий сайдтай гэсэн баха тий. За энэ гурав дээр одоо ямар гол ярианы сэдэв юу байв, агуулга юу байв? Тэгээ сая би нөгөөсөн олон талт хамтын ажиллагааны механизм төрийн тэргүү өөрийн биеэр оролцоод явах нь өөрөө зөвхөн нүүбд хандаж үг хэлэх нүүбийнхэнд одоо нүүбийн хүрээнд болж байгаа үйл явдал тийм ээ Монгол нүүбийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэж байгаа юм байна. Бас боломж юу ард вэхээр хоёр талын улсууд маш их болдог. Тэнд чинь ингээд заалууд тусдаа заалууд бий болцсон тийм ээ. Тэгээд тэр бүрээр нэгэд хоёр талын улстай явдаг. Энэ удаа тэр улсуудыг урьдчилан тохирдог юм уу зүгээр очиж байжгаад хөө уулзъя гэдэг юм уу? Ер нь урьдчилан тохирно гадаад явны шугамар, ерөнхийлөгчийн намын газрын шугамар уулзалтад хоёр аль талаас нь хүсэлт гаргаж ирээд тийм ээ одоо улсууд явна. Тэр нэгдсэн улсын байгууллагын чуулга уулзалтын хүрээнд хоёр талын тэр зориулсан олон кабинет зассан байдаг тийм байд. Тийм засаа тэнд нь бол ингээд уулзалтууд болдог. Тэгээд энэ жилийн хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч Монтенегро улсын ерөнхийлөгчтэй уулзсан хоёр талын харилцаа хамт ажиллагааг шинэ шатанд гаргах тухай өндөр дээд түвшний айлчлалыг одоо нэмэгдүүлэх тухай тийм ээ. Ер нь бол хуучин Югославийн холбооны бүгд найрамдах Югослав улсын одоо салсан улсууд байгаа шүү дээ. Балканы хойг тийм одоо сүүлд Косово гэдэл бас юм яригдаад байгаа. Тэгэхээр тэр улсуудаа бид нар уламжлалаа бодсон ч тэр газар зүйн геополитикийн байршил
Тэгээд нөгөө жижиг улсуудын хувьд нэгдсэн нэг юм ашиг сонирхол байна шүү дээ. Том гүрнүүдээс аюулгүй байдал хангах. Тэр хүрээндээ бол лоббинуудыг бас сайн хийж явах хэрэгтэй. Тэр хүрээнд хийгдсэн улс. Монтенегротой хийсэн улс ш тэр, Финляндтай хийсэн улс ш тэр. Тэгээ Финлянд бол одоо хойд Европын бидний шиг бас одоо Орос улстай өргөн удам хэлж штэ Финлянд. Газар зүй геополитикийн хувьд дэлхий дээр Монголтой цөөхөн хэдхэн улсууд адилхан нэг юм. Энд нэг Непал, Бутан гэсэн, тэнд Финлянд гэсэн тийм ээ. Нэг юм том гүрнүүд. Финлянд чинь зовлон хэцүү байлаа шүү. Хоёрдугаар дайнд нэг талаас Германы эзэнт одоо Герман, гуравдугаар ихтэй Гитлерийн Герман, нөгөө талаас Зөвлөлт бодвол Сталин энэ дунд шахагдаад явж байсан түүхтэй. Тэгээд нэг талын барьснараа бас нэлээд газар нутгаач худлаалжсэн. Одоогийн Оросын Карел гэдэг чинь бол хуучин Финляндийн газар нутгаач шүү тийм ээ. Тэгээд дараа нь бол төв ихсэхэд олон улсын харилцаанд ерөөсөө зуучлалын дипломат ажиллагаагаар нэрд гараад явжсэн 1975 оны Хельсинкийн баг хурал буюу Финляндийн нийслэлийн тухайн хүйтэн дайны одоо оргил үеийн намжууд байдал болж байсан тэр 70-аад онд Финляндийн санаачлахаар Зөвлөлт улс нэг талаас тэ өрний одоо коммунист тийм улсууд нөгөө талаас Америк нэгдсэн улс тэргүүтээ өрний капиталист улсууд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагыг үзэл санааг байгуулж тэрийг Финлянд зуучилжсэн түүхтэй. Гэхдээ Финлянд энэний дараа маш олон жил төвийг сахих гэдэг статусаа баримтлаа явуулсан боловч харамсалтай Орос Украины дайны дараачаас ерөнхийдөө бас тэр төвийг сахих гэдэг статусаас татгалзаад НАТОд гишүүнээр эсэд явж байна. Тэр хүрээнд ч та бүхэн нөө нөхцөлийн өмнө ярьжсэн Дональд Трамптай уулзсан Европын албаны улсууд дотор бол Финляндийн ерөнхийлөгч Стөб ерөнхийлөгчийг бол бүр онцлж авчирч уулзчихсан юм хэрсэн. Тэгэхээр Финляндийн ерөнхийлөгчтэй уулзсан манай талын ерөнхийлөгчийн уулзалт бол мөн л бас хоёр талын харилцаа хамт ажиллагаа шинэ төвшөнд гаргах Монгол улсын ерөнхийлөгчийг Стөб ерөнхийлөгч өрсөн. Өндөр одоо хэмжээний ажил хийхийг гурав дахь уулзалт бол Антонио Гутерреш ерөнхийлөгч. Гутерреш одоо ерөнхий найрамд шиг дарахтаа миний санджаагаар бараг 4-5 дахиад уулзаж байгаа шүү. Монголд ажилласан тэрний дараа нөвд ажиллах болгондоо Гутерреш ерөнхий найрамдчид уулздаг. Ер нь бол Антонио Гутерреш ерөнхий найрамдчид дарахтаа Монгол улсын ерөнхийлөгч бол нэлээд тийм ойр дотн харилцааг бий болгож чадсан. Нөвтэй харилцах Монголын тэр харилцаа нөвийн төвшөнд гарган өргөн барьж байгаа тогтоолын төсөл янз бүрийн одоо санаачлагуудыг ерхий найрамдчийн даргын төвшнөөс нэлээд дэмжиж ажилладаг. Энэ уламжлал бол Бан Ки Мун ерхий найрамдчийн дарга үеж байсан. Эсвэргээр Бан Ки Мун ерхий найрамдчийн даргч тэр Антонио Гутерреш ерхий найрамдчийн даргч Монголын санаачлагыг дэмжиж ажиллахын зэрэгцээ манайх бас энэ жил бол Гутерреш ерхий найрамдчийн даргын санаачлагыг бол одоо шууд эхнээс нь дэмжиж ингээд ажиллаад явж байгаа. Хоёр талын тийм нэг хүн хоорондын найрцаг тийм ээ би харилцсан бие ойлголцсон юм яваад байгаа. За ерөнхийлөгч хоёр талын ажлууд хийсний зэрэгцээ Монгол улсын гадаад харилцааны сайд Баццэг бол маш олон уулзалтуудыг бас хийсэн. Тийм ээ. Одоо энэ жишээлх юм бол маш олон улсууд Оманы гадаад харилцааны сайдтай, Венесуэлийн гадаад харилцааны сайдтай, Монтенегрогийн гадаад харилцааны сайдтай, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын гадаад харилцааны сайдтай. За тэгээд Америк нэгдсэн улсын төрийн намжлагчийн даргын орлогч, Америк нэгдсэн улсын төрийн намжлагчийн даргын орлогчтой. За тэгээд нөгөө гурав шөршийн улсууд, Аз, Европ, Африкийн марга миний санджаагаар буруу санаагаар бол нэлээд 20 төгсөн улс. Тэгвэл хоёр талын ганцаарсан улс. Тэр хүрээнд зарим санамжчгийг байгуулсан. Дипломат алтан паспорттой иргэд одоо визгүй зорчих тухай Армяны одоо гадаад харилцааны сайттай гэх мэтчлэн одоо Армян Монгол хоёр иргэжил адилхан коп зохион байгуулах гэж байна шүү дээ тийм. Тэгэхээр харилцан туршлага одоо солилцох гэх мэтчлэн ажлууд их хийгдсэн. Тэгээд гадаад харилцааны сайд маань бол маш олон улсуудын хордлын уулзалтуудыг хийж байгаа ирсэн. Тэр коп гэснээс бас энэ манай энэ уулзалтанд одоо өндөр дээр хэмжээний төлөөлөгч явуулаач гэсэн бас нэг тийм яриа байсан уу тэнд ерөнхийлөгч нь тийм байлаа урд нь нэг тийм яригдсан билүү? Иргэжил бол 17 коптоо тийм ерөнхийлөгчийн үгэн дээр бас байгаа. Иргэжил бид нар зөвлөлтөд тэмцэхийн олон улсын талуудын баг хурал конвенцийн талуудын баг хурлыг Монгол улсад зохион байгуулахтай холбогдуулан та бүхэн тийм ээ одоо өндөр түвшний төлөөлөгчдийг Монгол улсад хүрэлцэн ирүүлэх хүсэлтийг бол үгэндээ бас багтаасан байсан тийм. Зүгээр би яг энийг асуусан гэхээр бид нар чинь 17 онд илүү АСЕМ-ыг хүлээж авахд 54 л хэдүүлээ те улсын төрийн дөргөөнүүд одоо
юунууд засгийн газрын тэргүүнүүд ирж ирсэн шүү дээ тий. Одоо нэг ямар ч нэг тим хэмжээний юм болох гэдэг надад л гэж. Тэ одоо оролцох хамрах хүрээний хувьд бол цөлжилтөд тэмцэх талуудын одоо тэр конвенцийг батсан улсууд бүгдээр л оролцох байх. Уучлаарай тэр чинь одоо сөлд нэрвэгдээд байгаа улсууд зөвхөн ордог юм уу? Дэлхийн дахнаар ордог юм уу тэр КОП? Одоогор цөлжилтөд тэмцэх тэр одоо конвенцид улсын конвенцид бол яг бүх улсууд бас нэгд орчих байна. За. Хамгийн олон улсууд нэгдээд орцсон байгаа нь бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын одоо конвенц байгаа. Цөлжилтөд тэмцэх гэдэг бол зарим нэг улсад бол цөлжилт гэдэг бол ерөөс ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Одоо энэ хойд зүгийн улсууд бол цөлжилт гэдэг нь одоо юу болоод байгаа гэдэг. Тэгэхээр мэдээж энэ Монголоос баруун тишээ Төв Азийн одоо Арабын хойгийн Африкийн тийм ээ олон улсууд байгаа л да цөлжилтийн асуудал нэрвэгдсэн. Гол нь нөгөө хөдөө аж ахуй, мал аж ахуйс хамаартай эдийн засгтай энэ улсууд бол тэгээд мэдээж зөвхөн тэнд конвенцэд гэрээ одоо конвенцэд нэгдэн орсон улсууд заавал оролцсон гэсэн үг шүү. Нэгдэн ороогүй улсууд ч гэсэн нэгдсэн байгууллагын улсууд гişүүд ч гэсэн оролцох боломжтой. Тэр урилгыг бол манай талаас болоод нэгдсэн байгууллагатай энэ хамтран зохион байгуулж байгаа учраас нөгөө талаас хөргүүлнэ. Тэгээд оролцооны төвшин ямар байх нь хэрэгжил бид нар харна. Том ажил зохион байгуулагдана, хариуцлагатай ажил зохион байгуулагдана. Та сая хэлээ АСЕАН-ын 16 улс АСЕАН-ын чуулгуулсад бол энэ Аз, Европын дэд хэмжээний чуулгуулсыг Монгол улс зохион байгуулсан. Энэ нэг талдаа олон талт дипломат ажиллагаанд гаргасан нэг томоохон амжилт. Монгол улсыг олон улсад сурчилсан томоохон ажил ажилласан. Монголын нөгөө нэг олон талхуурт инхийг ирхэмсэн гадаадлагыг бас бодитоор харуулсан юм болсон. Хэрэгжлийн ажил бол энэ нүүбийн ур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр санаачилж хийж байгаа ажлыг Монгол улс дэмжих төдийгүй одоо өөрөө зохион байгуулад ингээд ажиллаж байгаа ийм санаачлах юм а гэдгийг харуулж байгаа. Тэрийг бид хэрхэн зохион байгуулах вэ гэдэг бол биднээс шалтгаална тийм ээ. Бидний мэдээж одоо бол ажлын хэсэг гарцсан гадаад харилцааны яам дээр тусгай үүрэг гүйцэтгэж одоо сайд гарцсан. Ингээд одоо байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яамтайгаа хамтраад ерөнхийлөгчийн таван газартай хамтраад энэ ажилд бэлтээд явж байна. 26-нд хэдэн сард болох вэ? Одоо яг датаг нь би бол санахгүй 100 болох тийм 7 сар хавцаад болох. За та тэр 2-3 минут үлдсэн байна. Тэгээ миний асуултууд дууссан байна. Та өнөөдрийнхөө ярьсан юм дээр нэмж хэлэх юу байна? Нэмж эцэст нь хэлэхэд ер нь олон улсын харилцаа маш төвөгтэй цаг үеийг туулж байна. Цаашдаа дэлхийн яг нөгөө бодиттой халуун 3 дугаар дан үүсгэж магадлал бас байгаад судлаачдын зарим үзэж байгаагаар. Тэгээ энэ цагт ор энэ олон улсын их тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлийн нэгдсэн үндэстэн байгууллага оршиж байх, тэр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, тэр үйл ажиллагаанд нь баг бүрээ улсууд анхнаас нь маш сайн дэмжиж оролцох гэдэг бол тухайн улсуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал тийм ээ. Газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдэг чинь одоо их асуудалтай болчиход байна шүү. Хуучин бол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдшгүй дархан байдал бол их одоо тийм ээ олон улсын эрх зүгээр хамгаалагдсан гэдээ ойлгосон. Бид нар одоо ингээд Орос Украинаар жишээр ингээд аваад л та тийм хүнд хэцүү шүү дээ. Тийм ээ. Одоо ер нь зүгээр улс орны асуудалт төдийгүй дотоод улс төрийн асуудлууд ч хүнд байна. Энд тэнд Непал тэгэхээр ингээд харж байна тийм ээ. Ер нь хүн төрөлхтөн тэр чигээр ер нь нэг юм хашлан дотор хэлэхэд галзуурлын байдалтай. Энэ цаг үед Монгол улс нөгөө гадаад бодлогын үзэл баримталтаа заатсан, үндсүүлэндээ заатсан, нөгөө инхийг ирхүүлсэн олон талхуурт тийм ээ. Энэ гадаад бодлого дипломат ажиллагаагаа өнөөдөр идэвхтэй явуулж байна. Энийг цаашдаа ч явуулах бах. За энд бол олон улсын харилцааны энэ цагт ор бид бас санал санаачлагыг гаргаад, уриалга гаргаад өөрөө энэ ингэж их тайвныг одоо илэрхийлсэн их тайвныг дэмжсэн ийм гадаад бодлого явуулж байгаа нь бол олон улсын харилцаанд дайнгүй байх урьдчилан нөхцөлийг бүрдүүлэхэд бол маш том уриалга болж байгаа. Том дэмжлэг болж байгаа. Энийг бол бид бас сайн ойлгох ёстой. Яг тэгэхээр жижиг улс хэд л гараа өмхөө суугаад иж болохгүй. Ялангуяа биднэрт боломж нь байна, нүүб гэдэг тавцсан байна. Энэ хүрээнд олон талт хамтын ажиллагааны хүрээнд, олон талт дипломат ажиллагааны хүрээнд боломжит юу байна уу? Бүхэл нөөцөө шавхаад энд мэдээж мөнгө санхүү зарим юм гарах ба. Зарим нэг хүмүүс шүүмжилдэг тийм ээ. Одоо эрхчлэл хурал зохион байгуулалт баахан мөнгө зарж байна. Жишээлбэл одоо юу гэдэг нүүбийн хуралд оролцож байна. Зөндөө мөнгө зарж байна гэдэг. Тэгээд дипломат ажиллагаа гадаад бодлогын үр ашиг бол тэр дороо гарчдаг.
Одоо нэг цамц зараад л маргааш мөнгө нь орж ирэхтэй адил биш шүү дээ. Тодорхой хугацааны дараа үр дүн мөнгө хүртдэг. Ялангуяа жижиг улсын олон талд хамтын ажиллагаа, дипломат ажиллагааг идэвхтэй явуулах бол өөрийнх нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн мөрөн бүтэн байдал, нэр хүнд, олон улсынх байр суурь нь бэхжиж ийм ачаал бүтэлтэй зүйл учраас бид энэ улсаараа эрвэхээр татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зохион байгуулад зараад ингээд ойрын ирээдүйч тэр одоо инхийг ирхмэлсэн олон талбарт тийм ээ гадаад хөдөлгөөн цаашаа явуулах байхаа л гэж бодож байна да. Баярлалаа. Тэгээд бидний өглөө хүлээж авч манай студид ирж энэ нүүбийн талаар, энэ байгууллагын талаар за тэгээд энэ яг 80 дугаар ассамблеийн талаар одоо өөрийнхөө харсан үзсэн өөрийнхөө үзэл бодлыг манай үзэгчд хүргэсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Урьсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ зүгээр би энэ нэвтрүүлгийг хааж зүгээр нэг өөрийнхөө бодлыг хэлэхэд бид нар чинь бас нэг жудагтай улс юм а гэж би бодоод байгаа юм. Энэ дотроо бид нар алдцдаг, зодтолцдог одоо ч гэсэн ямар зодон болж байна те. Дотроо ингэдэг мөртрөө өөрхийн бас ч гэж энэ гадаад бодлого юм humдаа бас бид чи бас нэг зоригтой юм байна шүү. Энэ маань одоо хөрөлсөх хөрөнгөлөгч маань ер нь гадаад бодлогоо маш сайн зөв зангидж явдаг юм байна шүү гэж би энэ хувь хүнийхээ хувьд бодож суудгийн шүү тий. Тэрийгээ зүгээр бас үзэгчдэд давхар өөрийнхөө үзэл бодлыг давхар дайж байгаамаа. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.